Жон Рональд Толкин зөвхөлөг бичсэн Сэрар Стивен Кингийн зөвхий улхаараас ч өгч болж чаддаг. Тамд очиж Түрбаатар гэсэн жижиг Зүртбаатарын хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт Тавтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширээдүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Сайн байцгаана уу? Танаас угийг сонсдог юм аа. Тэгэд өөр тохиолцсон хачин зүйлээ бусдад сонсохыг хүссэн юм. Одоогоос хэдхэн жилийн өмнө би Сансарт хуучны 5 давхар байранд нөхөр хүү хоёртойгоо 2 өрөө байр түрээсэлж амьдарсан юм. Нүүж ороод эхний 7 хоног юм хумаа зэгцэлсээр шөндөө нам унтдаг байсан болохоор юу ч анзаараагүй. Харин 2 дахь 7 хоногоос аав маань хагалгаанд орж би эмнэлэгсэхэд хэд онсон. Эмнэлгээс гарч ирээд гэртээ эхний шөнө унтах гэтэл нэг л бишээ. Шөнийн 2 цаг өнгөрч байхад хүү маань гинт усч ирээд үүдний хаалга руу зааж манга ийгээд уйлж хэлсэн. Шар ус босоод үүд рүү харж чадахгүй хүүгээ тэврээд хан руу хараад л гүрийж унтлаа. Тэр 7 хоногтоо шөнө болгон миний хүү ингэж уйлсан. Нөхөр маань онгодын хамгаалалттай хүн болохоор юу ч мэдрээгүй байх. Харин би шөнө бүр хүүгээс ирэхээс өмнө сэрдэг болчихсон яг л үүдэнд хүн хараад амьсгаадаа зогсож байгаа юм шиг мэдрэгддэг байлаа. Нэг шөнө галтгооны гэрэл тасхийтэл буудсан. Очиж харахаас айгаад хүүгээ тэврээд сууж байтал галтгооны хогны ууд шажигнаад яг л нохоо ухаад байгаа юм шиг дугарч гэлсэн. Нөхөрлөөгөө уйлж залгаад хурдан эргээд тэгээд ирснийхэн дараа галтгоондоо хамт ороод харсан чинь хогны уудан дотор байсан бүх хог шалан дээр хөглөрч идэгий. Тэгэл бид нүүхэр шидэж аавынх руугаа хүүгээ аваад явсан юм. Гэтэл аавын да байхад бүр нэг гэрте хармаар санагдаад нэг юмаа мартчихсан юм шиг л тайван байж чадалгүй гэрлүүгээ яарад байх боллоо. Тэгэл тэсэлгөө буцаад гэрте очисон доо. Шөн том өрөөнд хүн алхах чимээ гарч доод айл яагаад яваад байгаа юм гээл уурлаад ороод ирнэ. Усанд орохоор хаалганы баривл хөдлөөд хүүхдийн тоглоом машин өөрөө явна. Энэ бүхэн аимшигтай байсан ч би гэртэл яараа харьдаг болсон байсан. Яг л намайг дуудаад байгаа юм шиг. Нэг өдөр би нөхөртөө алгадуулаад сэрдэг. Нөхөр маань миний дээр гарчихсан намайг хамаг хүчээр алгадчихсан. Би шоконд руу чи яаж байгаа юм бэ гэд үйлсэн чинь нөхөр хайраа чи мөн үү гэж асуусан. Учрын асуудал би унтж байснаа гинэт амар чанга нээж нөхрийнхөө дээр үсэрч хараа тоолоог нь боогод ууж идээд амьдрах сайхан байна уу гэж ашигчаад байсан гин. Нөхөр маань намайг арай гэж холдуулж дээр маань гарсан тэр байж. Нөхөр ярьж байхдаа хамаг биеийн чичирч хоолой зэнгэрчсэн. Тэгээл бид нар маргааш нь шууд нүүсэндээ. Байрны эзэрээд ямар нэг юм болсон юм уу зүгүүрээ гооцтой гэж асуухаар нь би тэр хүнийг юмтай байр гэдгийг мэддэг байсныг ойлгосон. Ядаж хүүхдийг минь бодоод надад түрээслэхгүй байхгүй дээ гэж бодохоор гомдоод байдаг юм. Энэ явдлаас хойш би нэг л тогтургуулж шүн бүр хардарч үхий гэж боддог болсон. Ээж намайг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлж эмчилүүлсэн ч азар нөхрийн минь дааж явдаг бөө Солонгосоос ирж намайг аварсан. Тэр байранд нилээ уудаг хөгшин хүн амиа хорлоод буг болсон байсан юм лээ. Надад торгодоод сүнсийн минь тэр байранд аваад үлдсэн байсныг бөөгийн хүчтэй заслаар буцааж авч сэтгэлээ идгэж чадсан да. Би одоо 15 настай. Энэ явдал намайг 10-11-тэй байхад манайх амьдралын шаардлагаар хашаа байшингаа зараад 5 антай гэрт түрээсээ аршаанд амьдарч байхад болсон юм. Эхний жилдээ гайгүй байсан ч ягаад ч юм би орой гадаа гарахаас бүр 0 орхоос ч айдаг болчихсон байсан. Би багасаа өвөө эмээ дээр өссөн юм. Манад нэг хөгшин банхар байлаа, их сайхан нохоо. Намайг хичээлээ тараад ирэхэд булангийн дийлгүр дээрээс тосоод авдаг байсан. Тэр жил өвлийн амралтаараа аав ээж рүү яваад ирэтэл хайртай нохоо маань үхчихсэн гэдгийг мэдээд үнэхээр их үйлсэн. Тэр өдрөөс хойш бүх аимшиг эхэлсэн дээ. Зуны амралт болж найзууд маань хөдөө яваад би л гудамнаасаа ганцаараа үлдээд хашаанда дуу сонсоо тоглож байв. Манай хашааны хойно 2 байшин байдаг. Нэг нь бүр балгас болчихсон. Тэр балгасан байшингийн балконоос нэг уртаа цагаан давуу унжчихсан байдаг байлаа. Би тоглож явж байгаад гинтэл үгсэн нохоогоо санаад уйлж байснаа
Нөгөө байшингийн урдхан талд иртэл хамаг бие ард сайгаад айдас мэдрэгдээд явчлаа. Өөрийн мэдлгүй тэгээд эргээд харсан чинь нэг нүд нь аягнаасаа онччихсан, нөгөө нүд нь байхгүй, үсэн сэгсийч гисэн цайвар ягаан палаачтай нэг үхээр юм миний өдөөс хараа зогсож исэн. Гадаа бүрэнхий болж эхэлж байсныг хэлэхүү. Би айсандаа таг гацаад хөдөлж чадахгүй, орилж чадахгүй. За ингээд үхдэг юм байна гэж бодоод чимээгүй уйлаа зогсож байтал ашгүй ах маань гэрээс гарч ирээд намайг дуудахад л сайн нэг юмсэх авсан. Гэртээ ороод саяны харсан юм ахад ирэлсэн чи утас их үзээ солиорч байна гэж загнаад өнгөрсөн. Гэхдээ л би тэр өдрөөс хойш хийм харж хар дардаг болсон. Удалгүй манад хашаага түрээслүүлсэн хүн 4-5 машины их би явчирч тавиад өвөөгөр маань задлуулах болсон юм. Тэрнээс хойш өвөө маань сонирн болоод галзуурч эхэлсэн дээ. Шүн уулган муухай орилж босч ирээд орныхоо өндөр рүү тонгоож хувцас өмсөд машинаа анцлах хэрэгтэй гэл. Сүүлдээ бүр намайг аваад явах гэж байна гэж орилоод өдрийн цагаарч нэг газар руу гүйлийгөд суудаг болсон. Гэрийнхэн маань лам бүү дуудаж үзүүлэхэд танаа хашаанд 2 юм байна гэсэн. Тэгээд засал ном хийлгэж байж өвөө гайгүй болсон. Гэвч удалгүй би тоонон дээр гэрийн хөндийд юм сууж байхыг харж эмээгээ өртөл шулмын дүрээр хардаг боллоо. Би ч ус өвөө шиг намайг аваад явах гэж байна гэж орилдог болоход бөө ирж үзээд уулга алдснаа элдв ном засал хийж үж намайг гайг болгосон. Бөө манайхыг эндээс хурдах нь үү гэснээр манайх удалгүй нөөсөндөө. Сүүлд эмээгээсээ сонсох нэ тэр балконтой байшинд урд нэг эмэгтэй нөхрөөсөө зугтах гэж даваа унжуулж бууж байхдаа баригдаад нөхөр нь дээрээс нь хутга шидэд алчихсан гэж сонссон гэсэн. Тэр эмэгтэйн сүнсэл надад харагдсан байх. Харин өвөөгийн харсан зүйл бол өмнө нь хүн асварсан ослын машинуудыг эзэд байсан гинлээ. Одоо хүртэл би машины хоосон их би ярахаас айж би имийг харцаадаг болсон доо. Манайх Нарангийн голд 1 жил айлын байшин түрээсэлж амьдэрсэн юм. Тэгээд тэр байшиндаа нүүж орлоо. Хашааны хаалганы ихтэл жихүүдс хүрээд эвгүй санагдаад эхэлсэн. Байшин болохоор будг нь нилээ хуучирсан, эн тентхийн шавар нь хуулраад унчихсан цагаан өнгийн 2 давхар байшин. Хууларч унсан шаврны зааталд Монгол гэрэг шиг хэрээсэн модтой тэр нь их тод харагддаг байл. Байшинд ороход баригдаад удаж байгаа нь шууд л мэдрэгдсэн. Эвгүй санагдсан маань улам нэмэгдсэн ч тэр байшинд ороод 5 сар болоход уг нь юу ч мэдрэгдэг үлдээ. Гэвч тэр нэгэн ширүүн бороо орсон өдрөөс хойш ээлдэв юм үзэгдэж, сонсогдож, мэдрэгдэж эхэллээ. Байшингийн үүдээр ороод нэг жижиг зуухны өрөөтэй тэр өрөөний цаана бас нэг өрөө байдаг юм. Байшингийн зүүн болонд гэсэн үг л дээ. Миний өрөө болохоор байшингийн баруун болонд байдаг байсан. Би 10 жилийн хүүхэд байхдаа шүнжүү утас ухаад үүрийн 4-5 цагт л унтдаг байсан юм. Тэр орой би утасныхаа дугж ангалаад юм үзэж угаад нүд өвдөд харан нүдээ жоох амраачих санаатай утсаа унтраагаад дээш яраад хэвттэл нөгөө галын өрөөний цаатлын зүүн талын өрөөнөөс улаан цайм хүн алхаж байгаа сонсогддөг юм да. Би ч ихлээд ээж аавыг бахал гэж бодоод нэг тоогоогүй. Гэтэл арай л удаан тэр өрөөнд алхах чимээ сонсогдоод байсан. Хуучны модон шалтай болохоор хүн алхахад чихраад их тод сонсогддог байсан юм л да. Би юу ч бодлого очих гээд босоо том өрөөгөө орсон чинь аав ээж хоёр нам унтчихсэн. Би бүр гайхаад очиж үздэг юм билүү гэж бодож байснаа айгаад бушуухан шиг л орондоо ороод хөнчлөө толоодаг үрээ нөмрөө твтчихсэн. Тэгсэн ч гэсэн нөгөө хүн алхах чимээ сонсогдоод л байл. Ээлдэв юм бодож айж угаад нэг мэд суунтаад өчгөж. Тэр шөнөөс хойш гал тухайд аяг дуугарах хүн алхах чимээ үе үехэн сонсогддог болсон. Аав нэг өдөр ажилдаа яваад нилээн оройтож ирэхэр болсон юм. Ээж бит хоёр гэртээ хоёулахна. Ээж намайг дэлгүүр ороод хэрцэн гурил аваад иргээд явуулсан. Дэлгүүрт ороод гурилынхаа мөнгийг шилжүүлэх гээд уцаа гарманаасаа суултал ээж видео коллоор залгаж байна. Аваад ирсэн чи ээж их айсан шинжтэй нөгөө үүдний өрөө рүү хараад л байсан. Тэгснээ намайг гялс хурдан хүрээдэр гэсэн. Би ч гурилынхаа мөнгийг шилжүүлчихэд гэрэл үгээ гүйсэн дээ. Архицамда нэг архич орж ирчээд байгаа юм болов ч гэж утсан. Угаасаа Нарангийн тэр хавьд архи угаад байж үдэг хүмүүс их байдаг юм л та. Би ч хашаанд ороод байшин руу явах замдаа хугархаа үрзний иш болоод авчихсан гэж байна. Яах гэж ч байсан тэрүүгээр. Тэгээд гэрэл үг ортол ээжээс өрхөө алга. Яасан гэд асуусан чи ээж
Нөгөө зүүн болонд байдаг өрөөрөө үндийж харснаа. Сая тэр өрөөнөөс нэг юм хаалга онгойлгоод амар хурдан гараад ирсэн гэдгийг. Тэгээл шууд над руу зарлахсан юм байлээ. Тэгэхээр нөгөө өрөө рүү нарсан чинь хамгийн сонин хаалга нь хаалттай байсан. Тэгээд бит хоёр бараг тэрвэрлдэж яг хаалгыг онгойлгож үзтэл юу ч байгаагүй. Бит хоёр бүх гэрлээ асаагаа зурагтаа чангалаа суучихсан. Оройн аав ирсэн. Аав дэлсэн чи итгээгүй худлаа яриад байгаад энийг өнгөрсөн дөө. Хэд хоногийн дараа аавыг ундаж байхад хоёр давхар дээр хүн алхаад байсан гэсэн. Аав гараа тартал хоёр давхрын хаалга түгжээтэй байсан байна. Тэр байшингийн хоёр давхар руу шат тавьж ордог байсан юм л да. Тэгэл манайх хэд хоногийн дараа нүүхэр болсон дөө. Одоо үртэл тэр байшин байж л байгаа. Хаяа би найзуудтайгаа машинтай тэнэд наргийн гол хаваар явахаар харагддаг. Одоо бол тэр байшинд хүн амьдэрдэг юм байл. Би одоо 33 настай. Өөр тохиолдсон хардарсан зүүд биелсэн чим шиг нэг тохиолдлоо ярих гэсэн юм. Би хүүхэд байхасаа л үхэл хагцэлгээд янз бүрийн зүйл харж амьдрал үзсэн гэхүү дээ. Хаяа сүнс зүүдлэх, заримдаа бүр унтаж байхдаа сүнс улж тэнэх мэтэр эн тэнд хэсэж элдв зүйлтэй таарч байна гэж зүүдэлдэг байлаа. Харин нэг зүүд 2002 оноос хойш жилдээ заавал нэг удаа давтагдаж хардарж эсэрдэг байсан юм. Манайх хороололд амьдарч байгаад нүүсэн. Тэнд л ухаан орсон гэхүү дээ. Харин манайхыг нүүснээс хойш тэр аваар барилга байшин их л баригдаж эхэлсэн юм билээ. Миний тэр олон жил зүүдэлсэн зүүд дандаа ингэж эхэлдэг. Би 2 шар өнгийн байшингийн голоор нэг хүнтэй алхан явсаар дүүргийн цагдаагийн яг үүдэнд байх нэг нарийн өндөр сууц руу ордог. Тэгээд 3 давхарт гарч нэг таньдаг болтой айл руу орно. Тэр айлдаа хэсэг юм ярьж сууж байгаад босож томорон тоглож байгаа хүүхдүүдийг харж зогсно. Яг тэр мөчөд нуруугаар хүйд тааж бие сонирн болдогтоо. Эргэж цонхоор харавал гадаа өдрүүлж нар тусч байна. Гэтэл хажуу тийшээ харахад хүүхдүүдийн хажууд сүнс гэмээр амар үзэрийн зүйл сууж байдаг. Миний бие чулуу шиг хөшчөөд хөдөлж чадахгүй. Толгоогоо жаахан эргүүлээд гал тогоонд сууж байсан 2 том хүнд юм хэлэх гэтэл хоолойг минь нэг юм боогоо дуугаргахгүй. Тэгээд л цочиж орилоод хар хөлсөндөө утгалцсан үнсэрдэг дээ. Энэ зүүдийг огт бодохгүй ярихгүй байхдаа жил болгон генетхэн орж ирнэ. Заримдаа хар дараад муухай орилж сэрэхээр гэрийнх маань гайхаад яав ив болцоочхно. Тэр үедээ би юу зүүдэлснээ хэлэхээр миний дүрсэлсэн тэр газарт ямар ч барилга байдаггүй байсан болохоор зүгээр л нэг хар дарсан зүүдгээ тоохгүй. Ингэж зүүдэлсээр бараг 2008 он хүргэсэн баг. Тэгээд хамгийн сүүлд зүүдэлснээс хойш хэдэн жил өнгөрч тэр зүүдээ бүр тааг мартчихаж. Гэтэл 2013-14 оны үед нэг танил маань дүүргийн цагдаагийн ирүүлжүүлэхэд байна. Манийга ирээд аваач гээд залгахаар нь би яваад очсон юм. Яг цагдаагийн газрын үүдээр алхаж явтал нөгөө зүүдэнд маань ордог байсан байшин яг дүрээрээ тэнд баригдчихсан дүнсийж байдаг байхаа. Би хараал шууд нөгөө балаа зүүдээ санаж хэсэг зураг хөшиж зогссон. Гэхдээ би тэр байрны 3 давхрын цонх руу л харж чадаагүй. Ягаад ч юм мухар сүсэг ч юм уу юу ч юм бүү мэд. Одоо бол тэр авир руу ерөөсөө зүглэхгүй байгаа. Ирээдүйд ямар нэгэн шалтгаанаар тэр байр руу орох болвол миний зүрх хүрэхгүй бах уу. Зүүдэнд харсан тэр үед огт баригдаагүй байсан барилга яг дүрээрээ баригдчихсан байхыг бодохоор нэг л эвгүй санагдаад байдаг юм. Ёр гэх үү, тохиолдол гэх үү хэм мэдгэв. Дүү маань удмын сэхүүсээ авч бөөлөөд 9 жил болж байна. Би түшээг нь хийгээд бас л 9 жил болж байгаа. Олон түмэнд буян хийж явхад янз янзын юм тохиолддог. Саяхан нэг ахмад насны хос үзүүлэхээр ирсэн юм. Тэдний хүү 4 жилийн өмнө би энэ муудаж их зовсон гин. Тэр үед нэгэн бөө дээр очиход хүү чинь бөө болох юм байна. Хурдан сахиус авахгүй болохгүй гэд хөдөөхөр аваачиж цаг хүрэхгүй хугацаанд сахиус буулгаж өгчээ. Хүү чи 4 жил бөөлсөн байна. Би энэч гайгүй болсон гэсэн. Гэтэл саяхан хүүгийнхэн сахиус уулах Монхоо гэх онгод буугаад би олон жил их сайхан буулаа. Одоо та нарт буяа өгье. Манай өргөөний хойно нэгэн хайрхан бий. Тэнд төмөр хашаатай цагаан чулууны дор алтан аяга ихэд баялаггүй. Түүнийг надад авчирч өг гэж айлцсан байгаа. Эцгийнх нь хүүгээ дагуулад заасан газарт нь очтол тэр нь Дэнжин мянган 70 давхрын оршуулгын газар гэж. Тэр ихэд тэгээд явсаар байгаад нэг жижиг төмөр хашаатай шарил дээр очиж суусан бөгөөд
Цагаан чулуу гэж хэлсэн нь шарилийн чулуу гэж. Хамгийн аимшигтай нь тэр шарил дээр яг 4 жилийн өмнө асварсан Монхоо гэх эрэгтэй хүний нэр байсан байна. Үүнээс үзэхэд анхны багш нь зүгээр л өргөл барьцны төлөө ямар ч хамаагүй төөрч явсан сүнсийг хүүдэн сахиу суулган буулгаж өгсөн байж. Тэр айл 4 жилийн турш гэртээ төөрөлдсөн сүнсийг үрж залж байсан гэсэн үг. Зөв багшаа болох хэрэгтэй. Маш том сургамж шүү дээ. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Би одоо 21 настай. Баруун аймагт өссөн аймгийн төвийн хүүхэд. Миний аав аймгийн уурхайд тээврийн жолоочоор ажилладаг 30 гаруй жил жолоо барьж байгаа хүн. Тийм болохоор ч тэрөө би машин техник дуртай. 9 дугаар ангиас л аавыгаа дагаад явдаг байв. Өнөөдөр би өөрийнхөө нүдээр үзэж биеэр туулсан нэг аимшигтай зүйлийг бичье гэж шийдсэн юм. Би 11 дугаар ангиас хичээл сургуулаа орхиж ээж аавтайгаа зөрөн байж машины жолоо муушгиж эхэлсэн юм. Насанд хүрч үнэмлэхээ аваад ааваасаа тусдаа өөрийн машинтай тээвэрт явдаг боллоо. Манай аав 3 шалгаанцтай болохоор ганцаар амждаггүй. Дээр нь би өөрөө дуртай болохоор жолооч болохоор шийдсэн эргэлдээ. Тэгээд би бие даан тээвэрт яваад 2 жил болж асуудалгүй явдаг болоод байтал тэр нэг гайтай өдөр аваарт орж сонин зүйл болсон юм. Тэр өдөр уурхайгаас ачаагаа ачуулаад компани ахнартайгаа цуг хөдлөлөө. Жаахан оройтож өдөлсөн тул тэндээ алдартай нэг давааг өгсөж явах үед шөнийн 11-12 цаг болж байсан санагдчих байна. Би даваан дээр гарах болгондоо буурцэг бичэн өргөдөг заншилтай. Тэр ёсороо юмаа өргөчхөөд машина тойрч шалгаад даваа уруудан их бэлчэрлүү тонгоогоод явж байтал таньдаг ахын маань машин саата зогсчихсон байх юм. Зогсоод асуудал хий хураахгүй байна гэхээр нь ханиулаад үзэж янзлалцлаа. Дуусаад цаг харахад аль хэдийн шөнийн 2 өнгөрч байсан. Ачаагаа ачуулаад 24 цагийн дотор хилээр гарах ёстой тул би цаашаа яарахаас өөр аргагүй болдг юм да. Ингэж хөдлөөдөл тэр шөнийн аимшигтай зүйл надад тохиолдсон. Хавцлаар ороод амаар нь гараад явж байхдаа цонхоо онгойлгоод тамхи татаад явж байтал кабины ард талын орноос "Ахаа цонхоо хаагаач дараад байна" гэж хэлдэг юм да. Би бүр салга авч шууд хоошоо харсан чинь 4-5 настай болов гэмээр жаах хүүхэд хөвтчихсэн. Тэгээд л би ухаан балардах шиг болсон доо. Хэр удаан саацныг мэдэхгүй юм. Нэг ухаароод орчноо хартал би замын хажуу руу гараад машин маань унсан бололтой. Би кабин дотроо хэвтэй байдалтай байж байна. Тэгтэл нөгөө хүүхдийн дуу "Ахаа цонхоо хаалдаа би дараад байна" гэж дахиад хэлэхэр нь би дахиад л ухаалтчихсан. Дараа нь сэрэхтэй би ашгүй машинда биш цагаан таацараа сэрэхтэй уйлахшгсан. Ээж аав хоёр орны хажуу талд суугаад надад санаа зовоод байж байсан. Би яаж эмнэлэгт ирсэн бэ гэхээр өглөө нь манай компани ахнар араас ирж намайг олж яваад аав ээжэд маань хил дуулгасан юм билээ. Харин тэр шөнө надад үзэгдсэн хүүхдийн тухайд бол машинд өөрхөө амтан байгаагүй, намайг тарих толгоогоо дөргөөчхөд ээлтэв юм ярьж байна гэж манайхан бодоод өнгөрсөн баг. Гэхдээ яг миний зогсоод хөдөлсөн тэр газарт өмнө нь нэг жаах хүүхэд аавыгаа дагаж явж байгаад машины цонхоор унаад эндэж байсан гэдэг яриа сүулт нь би сонссон. Одоо бол би тэр замаар дандаа гэгээтэд явдаг болсон. Уурхайн тэвэр чанга ах нар ч ээлдэв сони юм их ярьдаг. Тэр авин маань чих алдартай газар та. Одоогоос 3 жилийн өмнө 8 дугаар ангид байхдаа тохиолдсон явдлыг ярив. Би 100 найзуудтайгаа аймгийн төвд байдаг хүнсний комбинат гэдэг хуучин барилга дотор тоглодог байлаа. Бид тэр газрыг өөрсдийнхөө 2 дахь гэр гэж нэрлэдэг, хаяа тэндээ хончдөг байсан. Тэр газар их сонин, жил болгоно л дотор нь нэг амтэн заавал өгдөг, их хвчлэн үхэр мал ороод өгчгдөг сонин газар. Бүр намайг 5-6 дугаар ангид байхад 2 лам биенээ хутгалж алсан. Дараа жил нь нэг их жамын хоруулсан гэ таагүй түүх ихтэй. Хүүхдүүд тэр газрыг сүнстэй гэж ярьдаг ч манай найзууд бидэд өөрсдөө нүдэрээ юм хараагүй болохоор айхгүй тоглож, нуугдаж харайлгасаар байгаад сүулдэ бүр тасчихсан байсан.
Бид хоёр давхрын зүүн урд хэсэгт байдаг гаднаас нь модоор дамжиж ордог нэг өрөөг өөрөөсөө төгчүүлсэн юмдаг. Нурсан блокнотыг зөөж хаалга хийгээд хогийг нь шүүрдэж галтуулдаг хэсэг хүртэл гаргаж авсан гэж байгаа. Гэрээсээ муугуудаас сүнжил төмпөн шанаг энтер аваачаад төгчүүлчихсэн гэж байгаа. Тэр газар нэг л тухтай санагдаа тэндээс явмааргүй найзуудтайгаа зүг байгаад л баймар санагддаг байсан. Магадгүй тэр газрын энергид автсных байх л та. 8 дугаар ингээ төгсдөг зүүн Бэги, Эрка гэж хоёр найзтайгаа бид гурвуулаа тэндээ хонохор боллоо. Ер нь ч бид хэд үе үе нэгнийдээ хонно гэж гэрийнхэндээ хэлээд нөгөө төгчүүлсэн өрөөнд хончихдаг байсан юм л та. Тэр орой бороо шивэрч бид нар гомгоо чанжичгээд унтахаар хэвтцгээсэн юм. Шөнийн 2 цаг өнгөрч Эрка найз маань унтчихсан. Би Бэгитэй юм яриад хэвтэж байлаа. Тэгтэл гинэд коридорт хүн алхах чимээ сонсогдсон. Би аригчин байх гэж одоо тоосонгүй. Тэгтэл Бэги хаалгуулгасан нөгөө том нөхрөө толгоогоо шургуулснаа. "Хөөе хинбэ? Сүнс байна уу?" гэж өрлөөд инээс. Би Бэгийг эргүү солиотойгоор нь дуудаж инээж байгаа цаг харахад шөнийн 3 болж байлаа. Унтахаар гудас руугаа яваад очтол унтж байсан нөгөө найз маань алга болчихсон байхан тэр. Би гайхаад Эрка гэд унтчихсан найзгаа яархан дууц. Тэгсэн чинь Бэги хайчсан юм бол гэхэр нь цочоод ажуудыг шаарсан чинь Эрка миний ажид зогсчихсон. Би бүр гайхаад уган дөнгөж сая би Бэгитэй нийлдэд байж байсан. Эрка унтчихсан. Би бүр толгой эргээд юу болоод байгааг ч ойлгохоо байла. Тэгсэн чи удалгүй Бэги хаалгаар тортой юм бариад ороод ирхэн тэр. Би бүр шок. "Чи сая надтай юм яриад ивжсэн биз дээ" гэсэн чинь Бэги "Юу яриад байгаа юм? Би сая колонкийн дэлгүүр орчоод ирлээ" гэдэг юм байна. Би бүр юу ч ойлгохоо байж, юунд итгэж, юунд итгэхгүйгээ ялахаа байжсэн. Нэг л мэдхэд бид гурав ухаан жолоогүй тэндээс гарах гээд гүйж байсан юм. Ягаад ч юм араас хүн хараад байгаа юм шиг, удахгүй гэд хэлээд байгаа юм шиг санагдаад байлаа. Энэ явдлаас хэд хоногийн дараа Бэгигийн бие муудаж эмнэлэг твцсэн. Тэгээд биеийн дээртгүй байсан тул аав ээж нь манай эмээ дээр ирлээ. Эмээ маань чулуу татаж мэрэг буулгадаг хүн л дээ. Эмээ үзчихэд үгийн зөрөөгүй шууд намайг загнасан. Учир нь бид бууг амьлах газар хонож тасаад тентхэн урилгагүй зочинд өөрсдийн нэрийг хэлж сонсгосон гинэ. Эмээ намайг болон Бэгийг дагуулад өөрийнхөө багш Дугармаа гэж хүн дээр очив. Багшийнхны гэрийн хашаагаар ороход би нилээн гоё болоод хөнгөрөх шиг л санагдсан. Багш нь эмээгээс насаар дүү хүн. Тэгэд гэрт нь орсон чинь Дугармаа гэж тэр хүн над руу муухай хараад гадаа байж гэсэн. Бийж гадаа нилээн хүлээсэн. Маргааш нь нөгөө барилга дээр очие гэсэн л дээ. Тэгээд маргааш нь нөгөө барилга дээр очие гэсэн. Багшийнхаас гараад эмээ аймгийн завхарж надад молгой бүс авч өгсөн. Тэгээд маргааш нь Бэги бит хоёр тэр газар очсон. Биднийг очоод цаг болсны дараа Дугармаа багш ирсэн. Тэгээд бидний хөвцсөн газар болон боссон хэсэг бүрд ус цацаад хонсон газрын дөрвөн буланд арц хүүж ганга адууны хомол өгүүлсэн. Бэги тэгсгээд гайгүй болсон ч би зөрөөд өвдөөд иглэв. Нэрээ хэлсэн хүнд нь хүчгүй болсон буг гүүгээд ирдэг гэж багш хэлсэн. Миний нэрийг хамгийн түрүүнд тэр бүг сонссон бололтой. Би байнга халуурна, хоолунд идэгч сонирхолгүй, би сүлдсэн амтан л явдаг боллоо. Нэг мэдхэд нүд харан хуйлж, нүдээ нээхэд нөгөө хондог газраас ирнэ. Яаж тийшээ яваад очсноо ч санахгүй. Тэгээд Дугармаа багш эмээ хоёртой тэр газар очлоо. Дугармаагч нөгөө авсан бүс малгайгаа хонсон газар үлдээчихэд гараад ирээрээ гэд намайг ганцаарнг минь оруулсан юм. Би орж юмнуудаа тавиад иргэсэн чинь хараас хүн хараад байгаа юм шиг хаж мэдрэмж төрүүл би ч нүдээ анид гүйчихсэн. Дараа нь засал ном уншуулад хэдэн сар орой авалган одонд дээж өргөсөн дөө. Тэр явдлаас хойш одоо 3 жил өнгөрсөн ч би хаяа сонин зүйл мэдэрдэг хэвээрээ. Тэр тоглодог газар маань өмнө нь том зах байж байгаа шатсан захирлан шатаж өгсөн гэж цуу яриа байтгал юм байлээ. Тэгтээ мэдэхгүй юм дөө. Ямар ч л байсан бийж манай найзууд ч тэр газар руу дахиж өрөөсөө очоогүй. Би одоо ахлах ангийн сурагч. Энэ явдал саяхан 26 оны 1 сарын сүүл 2 сарын ихэр л болсон юм. Үүрээр нойр хүрэхгүй болохоор нь эртгэн бэлдээд байж үйгээ цагаа харахад 5 цаг болж байлаа. Галтгоонд орж үсээ янзлаад нүрэ бодох гэж сууж байхдаа цонх руу хартал урд дур нэг юм сүтгэний дөнгөрлөв. Манай галтгооны цонх тэр үед хөшиггүй байсан болохоор гадаах орчин нэвт харагдсан л та. Сони юм да нохол юм байх та гэж бодоод өнгөрлөв.
Намайг эрт босоод хичээлдээ бэлтчихсэн болохоор ээж 7 цагт босоод хүргээд өгье гэв. Уг нь цэцэрлэгийн дүүнрийг хувцлаад цуг аваад гардагч тэр өдөр нэгд өдрийн өглөө байсан болохоор намайг төрүүлж үргэж өгөхөр болсон юм. Сургууль руу 2 замаар явдаг бөгөөд манайх байнга төв замаар явдаг байлаа. Гэтэл яг уулзуурын эргэлт дээр буйны машинуудтай таарсан тул ээж шууд хоошоо эргэж 2 дахь замаараа явахар болов. Ойр зуурын зүйл яриад явж байтал холоос цахилгааны нэг тийм улаан тоосхон шон дээрээ өндөр шаттай байгууламж харагдсан. Хажуугаар нь заавал явж өнгөрөх учиртай тэр шатан дээр нэг хүн зогсож явах шиг санагдахаар нээжид өглөөгөр хүн энд юу гэж явсан болоо. Цахилгаанчийн байхдаа гээд хэлж дуусаагүй байтал тэр хүн өөрийгөө дүүжилчихсэн хүн байсан. Амар санагдаад дотор пал гээд хөл гараа салгалаад явчихсан. Юу вэ ээж гээл шууд ламнаас гарчихсан. Ээж бити агаараа юм бодож болохгүй шүүгээд яг хажуугаар нь өнгөрсөн. Би хармааргүй байсан ч харагдаад л байсан. Хөөхий доор нэг цаг тайрчихсан яах учраа мэдэхгүй зогсоод жоо харагдсан л та. Сургууль дээр очиод ч санаанаас ир гарсангүй. Тэр хүн яасан юм бол яагаад ингэсэн болоо гэж бодогдоод л. Үнэхээр аимшигтай дүр зураг. Амьдралдаа дахиж тийм зүйл харахгүй юмсан, сонсохгүй юмсан л гэж залбирч байна. Дараа нь сонсох нэ бүр 9 цаг хүртэл тэр хүнийг буулгаагүй гэсэн. Маргааш нь битүү мэдээ гарахаар нь хартал залуухан зэрэгэн хүн байсан юм байлээ. Өглөөдөө алхаж сургуультай явдаг хүүхдүүд яаж айсан болтоо гэж бодхоос ч хэцүү. Хичээлээ тарж ирээд өөрийгөө арцаар утсан ч арай гайгүй тавьширсан. Одоо ханшныг тэр хүний хойноос юм өргөндөө гэж бодож байгаа. Тэр үеэс эхлээд яаж ч байсан аав ээжийг амьд дээр нь л орхиж болтгүй юм шүү. Ямар ч хэцүү байсан даваад л гарах хэрэгтэй гэж шийдсэн дээ. Энэ тухайга аавдаа хэлтэл аав маань ямар хөвгтөл тийм юм өсгвэ дээ. Хэцүү болвол тэгж байгаа юм штэ. Хэн ч зүгээр өгөхийг хүсэхгүй. Хэн ч аав ээжигээ зовоохыг хүсэхгүй миний охин гэж хэлэхдээ л ойлгосон доо. Бодох тусам хайран харамсалтай санагдаж хойд насандаа л сайхан амьдраарай гэж хүсэж байна. Өдөржин тийм хэцүү сандарсан давчимдсан мэдрэмжтэй явах үнэхээр үгээр хэлэмгүй. Тэгж байхад үрээ алдсан аав ээж нь яаж зовж тарчилж байгаа бол тоо. Одоо эргээд бодоход тэр өглөөний явдлууд зүгээр ч нэг давхцал биш байсан байх л гэж бодогддог доо. Энэ явдал жилийн өмнө буюу 25 оны өвлийн амралтаар намайг 15 тав байгаад тохиолдсон юм. Өвлийн амралт эхэлж манай гэрийнхэн нутг руугаа явахаар болов. Өдрийн 1 цаг өнгөрч байхад ачаа тэшээ бэлдэж хоол ундаа зэхэж эхэллээ. Би чихвч утас power bank зэрэгэ зэнгэлээд 7 хоног явах бэлтгэлээ базаав. Ээж аав хоёр айлд өгөх бэлгэсэлт чихэр ундаа цуглуулахаар гадуур гарсан хойгуур би дүүнэртэйгээ хувцас унраа бэлдэж дуусаад очих газараа төсөөлөн сунгаад түр дуг хийч гэж. Тэгсэн чин зүүдэнд минь нөгөө төсөөлж байсан сайхан газар гинт өөрчлөгдөд. Баахан шар дээлтэй эсвэл ногоон улаан өнгийн даван хувцастай ламг ихэд арай биш хүмүүс манай машиныг тойроо зогсчихсан байх юм. Гинэ таалга зөхөх дуунаар сэртэл цаг ихэдийн 3 өнгөрч байлаа. Аав, за хөдлөе дөө гэснээр бид нутгийн зүг гарлаа. Бидний явах замд улаан даваа гэж нэлээн өгсөөр 2 км орчим үргэлжлэх газар бий. Давааны бэлд очоод 5 цаг болж гадаач харанхуй болж эхлэв. Би дуугаа сонсоод замын тэмдэглэгээ хараад явж байтал гинэт машины дугуй хий эргэж гэллээ. Аав бууж үзснээ зам ялгаар байна гэд замын хажуугаар хайрга цацаж өгсөв. Орой руу гарахад нэлээн ойрцсон байсан бөгөөд замын 2 талаар оймод үргэлжлэнэ. Явж байтал дахиад л дугуй хий эргэж аав энэ удаа буулгүй шууд хаацалсан. Гэтэл машины гэрэлд нохоо шиг биетэй нэг амтэн сүйтгэний дөнгөрөхөд аав тоормос тарж машин ч унтарчихлаа. Гадаа тас харанхуй. Давааны орой ердөө харагдах төдий ил байлаа. Аав бууж машины хамрыг сөхөж харснаа. Сони юм та зүгээр л өн ява гэж гайхснаар бид хоёр машина түрж гаргахаар болов. Ээж жолооны ард сууж аав бид хоёр араас нь түрэх зур аав юу ч дууралгүй хэсэг явснаа гинэд. Чи ямар нэг юм мэдэрч чинь эсвэл намайг харж чинь үү гэж асуусан. Би гайхад аав юу ирээд байгаа гэж түрж байснаа гарлууга хартал миний хажуу дахиад нэг гар хараад ирсэн байхан тэр. Цочсон даарагш артал 5-6 алхмын цаана 20-30 орчим хүн яг л зүүдэнд минь орсон шиг лам хувцастай тийм хүмүүс хөлн хөдлөхгүйгээр наашилж ирсэн.
Би сандраад аавдаа хэлсэн чи аав машинда суу гэсэн. Би гүйж ороод суутал ээж яава гараач гэснэ. Толиндо харвуу яав аав руу суугаарай гэд ориллоо. Аав амжиж суу машинигаас ахад зүгээр л ассан. Би дэ даваанаас буугаад айлдаа очтол юу ч дууралгүй чимээгүй явсаар хүрсэн дээ. Очоод хоол идээд хөзөр тоглож байхдаа аав ээж хоёр нөгөө айлын хүмүүст болсон явдлыг ярьж байснаа. Над руу хараад одоо хонд таа гэсэн. Өглөө нэрт босоод тэр айлын надтай чацуу хүүхэдтэй яриа өдөж өчигдөр орой болсон явдлаа хэлсэн чинь өө хүмүүс тийм юм тохиолдож л байдин гэсэн. Дээр үед лам нарыг тэнд хэлмэгдүүлж буудаж исэн гинлээ гэж ирсэн да. Надад болон гэр бүлийнхэнд минь тэр үзэгдсэн зүйлс ямар нэгэн хор болоогүй ч одоо бодоход нэг л жирхмэр санагддаг юм. Би жоохон байсан юм. Ах эгч хоёр маань баг хангаар нүүх болоод өвөө эмээтэйгээ цугаа тэднийх рүү явцгаав. Тэр хашаанд 3 гэр байх бөгөөд блок хашааны цаана нилээн хол зайтай газарт цагаан 2 давхар шатсан гэмээр барилга байсан. Манай ах 2 хүүхэдтэй. Хамгийн том нь 4 настай, баг нь дөнгөж 2-3 сартай өлгийтэй байсан үе. Томчууд гэрээ барилцаж байх зуур би дүүнэрээ авахараад байж байв. Цаг нилээд оройволж гэрээ барьж дуусаад эмээ өвөө хоёр буцахаар болсон ч би гуйсаар байгаад ахынд 7 хоног зөвшөөрөл авч хоцорлоо. Тэнд байхдаа хашааныхаа хүүхдүүдтэй найзлаад нэг хүүхэдтэй нөгөө цагаан барилга руу очиж үзийгээд хашаад аваад алхачаав. Замдаа нөгөө найзтайгаа юм яриад алхаж байтал гинтэл дотор хүйт таагаад эвгүй санагдаад эхэлсэн тул би замаасаа буцчихлаа. Харин найз маань нөгөө цагаан барилга руу ганцаараа яваад өгсөн. Тэгээд тэр шөнө унтах гэсэн чинь гэр дээгүр бааха хар хэрэг эргэлдэж гуаглаад огт унтуулахгүй байсаар өглөө болов. Маргааш өдөр нь их ч найзтайгаа цуг хол байдаг дэлгүүрлүү шампунь авахар явж би дүүнрээ хараад гэртээ үлдлээ. Ах ажилтай эзгүй. Том дүү маань хажууд унтаж би баг дүүгээ тэврээд сууж байтал гинтэл гэр тойроод ямар нэг юм гүйгээд хаалга нүдэд эхэлсэн. Би бүр айгаад уйлчихлаа. Тэгсэн хаалга дахиад хид дуудаа хүчтэй нүддэг юм да. Хаалхан говь ашгүй хажуу гэрт байдаг эрэгтэй найз маань ороод ирлээ. Тэгснэ чиний ард нэг юм зогсож байна гэж ашигладаг юм байна. Би хар хурдаараа босоод дүүгээ тэрсэн ч ихтэй уудруугүйлээ. Тэгсэн ч унтж байсан дүү гинэт чарлаад босож ирээд уйлсан. Дүүгийнхээ гарыг хартал хүн бариад авсан мэт улаан том гарны мөр гарчихсан байлаа. Удалгүй ихчээ дэлгүүрээс ирэхдээ би болсон явдлыг хэлж уйлаад эмээ ээж рүү залгаж намайг ирж ав гэж гуйсан. Хотоос баганга уртал уг нь 2 цаг орчим явдагч ээж эмээ 2 цаг хүрэхгүй хугацаанд ирж явлаа. Замдаа ээж эмээд яах гэж энийг эндүүлдээс ингээд л уурлаад байсан. Ээжийн тандыг бөөрөө залгатал нөгөөх нь хөдөө явсан тул 3 хоноо тэрээрээ гэсэн. Ингээд ээж бид хоёрыг хүргэж өгөөд ажил руугаа явлаа. Тэр орой унтах гэтэл хөшөөний цаана ямар нэг юм байгаам шиг санагдал байсан ч нэг мэдхэд би унтчихсан байл. 2 дахь шөнө нь хажуугаар юм гүйгээд хил хэцүү байсан ч эмээгийн санааг зов очихно гэд хэлсэнгүй. 3 дахь шөнө нь ёстой л сүүлийн тэмээний ачаа хүнд гихчээр юу ч харагдахгүй байснаа гинэт орон дороос тогшиж эхэлсэн. Би хөөхд байсан болохоор хүнчлөө толгой тэгүрөө бүтээгээд хэвтэж байтал амьсгаад авчтаад болтгүй. Хүнчлээ алгуурхан сөхөө тартал орны толгой дээрээс нэг юм намайг өнгийгөд харж бахан тэр. Миний орилго чимээгээр эмээ өвөө хоёр яав ив гэсээр гүгэлтэд ороод ирсэн. Би уйлаад болсон бүх зүйлийг хэлтэл эмээ ээж рүү залгаж энэ хөөхд чинь болохоо байла хурдан үзүүлээс. Ээж өглөө эртэрээд намайг бөөрөө авч явсан. Би машинд нь унцаар угаад явчихсан юм. Бөө арц гангаруутаж ном уншиж засал хийж байхдаа та хоёрыг энэ үрдэл дагаад ирж гээд баахан л зан үйл хийсэн дээ. Сүүлд ээжээ сонсохноо намайг дайрлаганд дайруулсан байна гэсэн гинлээ. Ер нь тэгээд хаягдсан барилга сони үзэмжтэй газар руу тэрнээс хойш зүгэлхэ болсон. Жич хамт явсан найзууд маань юу ч мэдрэгдэг үгсэн. Харин манай ах эгч хоёр удалгүй тэндээсээ нүүсэн дээ. Надад элдвээ юм тохиолдож байгаагүй ч ахад маань тохиолдсон нэг явдлыг хуваалцъя. 2002 онд ах цэрэг татагдаж хилийн зэргийн нэгэн ангид албахаар зүүн аймаг руу явсан юм.
Сар гаруй хугацаанд карантинд байж тангараг өргөснийхөө дараа цэргүүдийг заставууд руу хуваарлахад ах эхлээд нэг заставд дараа нь үндсэн застав руугаа шилжиж очиж. Хил дээр албааж явахдаа нэг удаа харуулын хуучин байршил дээр байх балгасуулсан байшин шалгах харуулж. Морой тушиж үлдээгээд өөрөө алхаж очивол нөгөө байшин урдаа 2 цонхтой, зүүн талдаа нэг хаалгатай, нилээд хуучирч муудсан газар байв. Хаалга нь гаднаа цоожгүй байсан ч дотогш орохоос нэг л цэрвэд цонхоор нь шагааж харвал дотроо юучгүй хоосон бөөн шороо тоосулсан байж. Өмнөх шөнө нь тэнд гэрэл гараад байсан тул ямар нэгэн мөр байж магадгүй гэж айсан боловч юу ч олоогүй гэсэн. Ингээд буцаж очиод морой унан малын суурилуугаа явж байтал араас нь нэрээр нь дуудсан гинлээ. Ахч за эвгүүтгэндээ гэж бодоод эргэж харалгүй явж байснаа. Санаанд дүү арагшаа харвал нөгөө балгас болсон байшингаас утаа гарч урд нь нэг юм зөксөд түүн рүү даллаж байх нь үзэгдсэн гэсэн. Гэгээ тасарч бүрэнхий болгох төгсөн байсан тул ах мориндоо ташуур өгчтэй үгсээр ашгүй нэг малын суур дээрээ иржээ. Тэр үед Жана малын суурьнд ирсэн байж таарсан тул ах саяны харсан зүйлийг хэлж. Жагсаалын дарга нь одоо гэгээ тасарч байгаа юм чи эндээ хоноод яв. Ер нь хэлийн дагуух малчин айлууд тэр хавийг эвгүй гэдгийг мэддэг болохоор тийшээ зүглэх амьд эмтэн байдгүй. Юу бодож тийшээ очдөг байна гэд нилээн зэмэлсэн гэдэг юм. Ингээд удалгүй ах халагдахаар хувцаа бэлтгэж байтал дараагийн ээлжийн зэргүүд ирцгээв. Дөнгөж ирж үе залуусын зүрхийг үхүүлээд яхав гэж бодсон уу? Эсвэл заставын дарга нь бити хэлэрэ гэж сануулсан тул ахын тухай юу ч дууралгүй халагдаад явсан гэсэн. Халагдаж ирснийхаа дараа ах хаяа нэг сонин зүүдэлдэг байсан ч элдвээ муу юм тохиолдолгүй байсаар зүгээр болсон доо. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Одоогоос 3 жилийн өмнө би эхнэр хүүтэйгээ хотоос машин худалдаж аваад өмнө говь руу гэрэлгүй явсан юм. Авсан машин маань жаах хуучин доо дээр нь запас дугуугүй байлаа. Гэрт маань запас дугуунуудаа бас дандаа засмал замаар явах юм чинь гайгүй байлгүй гэж бодоод гараад тавьчихлаа. Хотоос бид оройтож гарсан болохоор Дундгов аймагт шөнийн 23 цагийн үед орж ирж хооллоод шүн дунд цаашаа хөдөлсөн юм. Гэтэл 20 орчим километрийг явж байтал нөгөө гайтай дугуй хагарчихлаа. Шүн дөлөөр замын хажуу зогсож дугуйгаа тайлж аваад машин тосоо зогслоо. Замда давхиад явж байхад машинууд хажуугаар сүн сүн гэд ойрхон зөрдөгч яг зогсоод харахаар их хол зайтай өнгөрдөг юм билээ. Тэгж 30 минут гар өргөөд арай гэж нэг Плюс 30 зогссон нь цагаан адны жолооч авахгүй байлаа. Ах хүүч хол замд запас дугуйтаа явж байл гэж байна. Тэгээд арай хийж машин олдсон дэрнгээд би яарч сандарсандаа дугуйгаа бариад нөгөө машинд хүүтэйгээ суучихсан юм. Нилээ явсны дараа миний хүү ээжтэйг үлдэхгүй байсан юм уу гэтэл та намайг цуг суу гэсэн штэ гэв. Тэгтэл эхнэр залгаж байна. Уцаа авсан чинь цаана ялах хүүхэд учиргүй ориллоод эхнэрийн яриач сайн сонсогдохгүй байх юм. Эхнэр маань "Гү та хоёр чи яхаараа намайг ганцаарнг мань орхив явчихва. Айгаад энэ хурдан буцаад ирээ" гэд үйлсэн. Би "Цаан чи хэн байгаа юм бэ?" гэд асуусан чи эхнэр "Ганцаараа л байж тээ" гэхэр нь дотор хачин болоод явчихсан. Гэсэн ч би эхнэрээ айлахгүй юмсан гэд "Цаан чин хүүхэд өрлөөд өний нэтрээ" гэж юу ч хэлээгүй. Бараг Дундгов орж явнаа нүдэ анид байж удахгүй л гэлээ. Тэгээд жолооч яхад хэлсэн чи "Чиний зогсон тэр газар чинь байнга осол гардаг гүйдэлтэй" гэж хүмүүс ярьдгэлэн гэдэг байгаа. Тэр ч байтугай жолоочтой хамт явж байсан гэж. "Хүүе танаа эхнэрийн хажууд нэг хүүхэн сууж байсан шүү дээ. Тэгээд чамайг хүүгээ эхнэртэйг орохгүй болов гэж бодсноо. Танаа хүнийг хантай байгаа юм чинь гайгүй байлгүй гэж бодсон гэдэг юм да." Дундгов орж дугуйгаа нөхүүлчгээд нөгөө ах бит хоёрыг буцааж өргөсөн юм. Энэ хооронд хөрхи эхнэр маань байнга утасдчихсэн. Явсаар буцаж ирэхэд эхнэр машины кабин их гэрэлгээд асааж болох бүх гэрлийг асаачихсан суужсэн. Машин руугаа дөхөж очсон чинь эхнэр урд суудалд, арын суудалд харин 3 сэгсийсэн нүүр ам мэдэгдэхгүй сарал цэгээ явцтай хүмүүс сууж бахан дэр. Би юу ч дууралгүй дугуйгаа угсарч дуусгаад дахиад хартал ашгүйтэд алга болсон байсан. Бид тэр дороо хөдлөөд өгчихлаа. Явж байхдаа толиндоо хартал цонхийсэн үнсэн сарал царайтай нүх шиг нүдтэй нэг юм арын суудал дээр сууж байхыг хараад зүрх зогсох шиг л болсон. Замдаа луусч үлөө туулч үлөө нэг сумд харалтахаар нь сумын төв рүү орж нэг буудлын гадаа зогссон. Ашгүй нөгөө юм алга болсон байж үлээ.
Тэр шөнө эхнэрээсээ юм хом болсон уу яасан ийсэн гэд асуудал. Гүй эргэж хараагүй би. Гэхдээ ард хүн байгаа юм шиг санагдаад хүн үсээр оролдоод байгаа юм шиг болоод байсан. Тэгээд бурхан болооч аавыгаа охиндоо туслаарай гэж залбирчээсэн чинь зүүрмгэлчихсэн. Аав тэр хэсэгхэн зүүдэн дэрж толгой илээд одоо зүгээрээ гэж хэлээд явсан. Гэж ирж үлээ. Үхтэл үр харам гэж хүний эцэг их үр хүүхдээ тэнгэрээс харж л явдаг юм байна да гэж тэр үед бодогдсон доо. Тэгээд нутагтаа очиод нэг заринд үзүүлтэл наад машин чи өмнө нь осолд орж хүн өргөцсөн машин байна. Ийм машинтай дээр нь гүйдэлтэй газар таарч эвдэрч зогссон байна гэсэн. Тэгээд засал хийлгэж нөгөө машин оч зарсан дөө. Тэр замаараа одоо ч явхад осол аваар их гардаг хэвээрэл байл. Сайн байна уу? Намайг Уянга гэдэг. Одоо би 19 настай. Энэ явдал 3 жилийн өмнө намайг 16 настай байхад болсон ч одоо хүртэл огт мартагддаггүй. Тэр жил 8 сарын 24-өөс 27-ны хооронд аймгаа төлөөлөөд Монголын хүүхдийн зөвлөлийн майханд цугларалтанд оролцсон юм. 21 аймаг 9 дүүргийн 300 гаруй хүүхэд Төв аймгийн Батсумбөр сумын скаут цуслан цугларсан. Биднийг нар сар гэж 2 бүлэг туваасан бөгөөд манай аймгийн нар бүлэгт нь орж өөрөөсөө майхнаа барьцгаасан да. Эхний 2 хоног илгал түлж хоолоо хийгээд би ч өөрийнхөө майханд тонохгүй өөр аймгийн найзуудтайгаа уулзаад юм ярьж сонсоор сүүлийн өдрийн шөнө ядаж ганц өдөр өөрийнхөө майханд хонё гэж бодоод үлдлээ. Оройн тойргийн өмнөх хүн нөгөө бүлэгт байдаг өөр аймгийн 2 найзуулах Доржо, Жаргал 2 над дээр ирсэн. Доржо найз маань онгод тэнгэртэй гэж ярьдаг байлаа. Гэтэл Доржиг ухаан нь орж гараад түшээч гэж дуудаад л сонин зүйл яриад чичрээд байсан. Жаахан байж байгаа тухайн орохоор нь юу болсныг асуудал Доржо. Жаргалан бит хоёр ойн дунд байдаг нойлын тэнд явж байтал нэг цэнхэр дээлтэй, саарл үстэй, жижиг эмгэн ч юм уу их ч юм амар юм хайлт харагдаад би ухаалцсан гэдэг юм. Гэхдээ Жаргалангийн хэлснээр бол яг ч ухаан алдаагүй аманда юм бовтноо зогсоод байсан гэсэн. Доржо ярьж байхдаа гар хөлөн салганаад байсан болохоор агаар амьсгалыг хүмүүсийг айлгаад явах вэ гэд гадаа хүүхдүүд бүжгэлж байсан оройн тойрог руу орцголоо. Дуулж дуусаад тойрог задрах үед Доржо миний гарнаас сатгаад "Андаа би яагаад вэ? Яг миний ард нөгөө нойлын тэнд байсан юм намайг тас ширтээд байна. Одоо би эргэж харах юм бол шууд харцтуулах бах." Гээд эргэл зэр дарахад бит хоёр дээр л гацсан. Орой 11 цаг өнгөрч байхад бит хоёр майханд орлоо. Удалгүй манай найз мөгийн гаднаас орж ирсэн. Өгсөн насаараа л зүнс чөтгөр хараа үзтээ. Ямар анхудаа гарч байгаа штэ гэж биднийг шоолонгоо орд ирээ заслаа. Тэгснэ тэр гинэт таг чимээг боллоод уйлж миний хөлнөөс тас зураад "Андаа Уянга миний авраар намайг татаад энэ ойроо орё гэдэг" гэд орилж угаад хөлнөөс зуурсан ч ихтэй хөшөөд ухаалтчихсан. Яг тэрнтэй зэрэгцээд Доржо хоошоос авч унснаа нэг хахир хоолоогоор. "Муу тэр эн чи хаанаас ирж балчруудыг айлгаад байна" гэж орилдог юм да. Дараа нь Доржо ухаан орж онгодтойгоо ярьж байгаа л та. "Та бууж яах гээд байгаа юм бэ? Би уяггүй штэ. Та над дээр боол би өхөн штэ" л гэдээс. Тэгснэ Доржо "Андаа хоёулаарай. Одоо гарч бүх хүүхдүүдэд хэлээ. Шөнийн 3-аас хойш майхнаас гарч болохгүй. Гадаа айхтар юм байна гэж хэлье" гэд явах гэтэл ухаангүй байсан мөгийг гинт босч ирээд Доржогийн дээлний захаас тас зураад авлаа. Яг тэр үед манай майхны 5-6 хүүхэд орж ирээд салах гэж хичээгээд бараагүй. Доржо надаар давс авчруулаад мөгийг нүрлүү цацсан ч тоосон шинжгүй зуралцээвэр. Бүр сүултээ хуруунуудыг нэг нэгээр нь тэнэлгэж нилээн ноцолдож байж арай хийж салгасан да. Тэгээд дөнгөж салгатал манай доор байрлсан нэг аймгийн майхнаас "Хүүхэд татлаа эмч байна уу" гэх багшийн сандарсан дуу хадсан. Мөгийн майхнаас гүн гараад ухаан алдсан хүүхдийн хүн хонхорхоо дээр дарж сэрэж явахыг харсан. Эмчрээд мөгийг майхан руугаа яв гэд битгэд буцсан да. Тэгсэн чи мөгийг Доржод "Андаа мэнийг харсан. Нэг ногоо арьстай хүүхэд буланд сууж ирсэн" гэдэг юм да. Тэгээд Доржо майхнаа тойруулж давс цацсан. Тэгтэл доор дахиад нэг хүүхэд татаж унсан. Доржо нөгөө аймгийн багш нар дээр очиод "Багшаа энд нэг сүнс сүдрээ одох шиг байна. Та нар эндээс явсан дээр бах сая манай майханд ийм боллоо." Гэтэл нөгөө багш нь өөрөө хүртэл айгаад хүүхдэд дагуулад доошоо багш нарын байр руу явцгаасан. Дээд талын бүлгийнхэн живгүй гэж майхны орхио доошолцгоосон байлаа. Энэ үед манай майханд Доржо мөгийг бид гурвал үлдсэн. Гэтэл Агийн их найз маань орж ирэнгүүтээ уйлж чичирч гэлсэн. Яасан бэ гэхээр юм дуурахгүй. Ойрхон байсан юм ч орж ирж тайвшруулахад Аги "Нэг хар юм яг намайг нэвтлээд гарсан. Байгаагүй ч нүлмэс өөрөө гоожод би чичрээд байна. Юу эснийг сайн харж чадаагүй" гэсэн.
Ингээд бид дөрвүүлээ ойн өмөрт нэг майхан тонохор боллоо. Мөгийн өндөр халуурч ойгоос дуудаад байна гүйгээд босох гээд байхаар нь дөрж тас тэврээ твтэж байсан. Агийч бас халуурч сонио аваа гаргаад димэрчвэл. Би шөнийн 3 цаг хүртэл манд суугаад дараа нь доржоо хар цухаар тохиролцсон ч би сууж байгаад л нам унтчихсан. Шөнийн 3-4 цагийн үед майхны гадаа аймаар том юм ирчихсэн. Майхан нураах гээд байгаа ч юм шиг, үүд сөхөөд байгаа ч юм шиг болохоор би сэрлээ. Тэгээд орж өсөргээд "Бро, энэ юу вэ?" гэтэл майхны цаанаас маш хүнд том амьтны амьсгаадах чимээ сонсогдсон. Бид хоёр бүр хөтлөөгаа сууж байтал гинт мөөрөө тэгэлдэг юм да. Яасан бэ гэсэн чи дөржигийн майхнад ориулж цацсан давсыг нэг үхэр ирээд долоож байсан. Бид хоёр тэгээ тайвширсан. Ямар ч тач өглөө болж бүх майхна авраагаад буцах боллоо. Тэгтэл манай бүлгийн багш "Энэ хүүхдийн зөвлөлийн туг харсан хүн байна уу? Өчигдөр шөнө цэнхэр дээлтэй охин барьцсан гүйж авч ирсэн штэ. Хий авсан гараад иргээл орилоод явж байдгийг. Цэнхэр дээлтэй охин гэхүүгээр дөржөө бит хоёрын царай хувхай цайгаад би рүү харцгаалсан да. Тэгээд Агийн мөгийн хоёр биеэж даахгүй ядарсан байсан бөгөөд хоорондоо зүүдээртэл хоёулаа нэг ижил буюу ганц модны доорх хоол хийдэг хэсэгтэл нэгэн болоод байх шиг байсан гэж зүудэлсэн байл. Хот руу буцаж явах замд нөгөө аймгийн нэг охин чат ичж байна. Манай автобусны араас хүн дагаж гүгээд байсан. Шөнөжөө хүүхдүүд татаж унсан, бүр багш нарын байранд хүртэл хүүхдүүд ойчсон гэсэн. Дараа нь бид нар лам дээр очиж үзүүлэхэд уул усны савдаг хэлгэнсэн байна. Болохгүй модны мөчр оголжээ гэж хэлсэн. Үнэн дээр биднийг цусланд очиход багш нар ойгоос түлээний модоо түүгээд аваарай гэж хэлж байсан. Тийм олон хүүхэд дундаас унсан мөчр зомгол түлгүү мод хугалсан байхыг үүсэхгүй. Харин нөгөө аймгийн хүүхдүүдийг яагаад тэр зүйл дагсан бэ гэхээр майхных нь гацсанд хоргодож үлдээд дагсан байсан гэж дараа нь ярьж өгсөн төө. (2014 оны 2 дугаар ээлжээр Баруун аймгийн Хилийн зэрэг татагдаж Хилийн дугаар заставт би хуваарлагдсан юм. Сайн муу нийлсэн 6 сар өнгөрч хал зэрэг болоод онж явтайгаа нэгэн шөнө Хилийн мананд гарлаа. Их уулархаг өндөрлөг газар учраас зуны цагтал морьтой мананд явдаг байв. Тэр өдөр би манааны ахлагч хийж онжав бит хоёр хуулах хөрөн зүсмийн морьтой мордсон юм. Шөнийн 12 цагийн үед харуулын байрнаас гарч уулаар явсаар 3 цагийн үед арай нам дор буюу 2 уулын дунд хам руу бууж ирлээ. Тэр газар болохоор 6 гарцах 3 км хэрийн урт өргөн тэгш бартаагүй газар. Тэр хэсэг рүү морой уулан дээрээс хөтөлж буугаад онжавтайгаа хоёулаа тамхилахаар хэсэг суув. Ингээд л бүх зүйл эхэлсэндээ. Бид хоёр тамхи татаж суухдаа ядарсан давлаад нам унтаад өгч. Би ерөн зүүдэлж байгаагаа мэдээд өөрийгөө хэн чаддаг хүн л дээ. Тэгээд зүүдэлж эхэлвэ. Зүүдэн дотроос иртэл бид хоёрын морь алга болчихож. Унтаж байсан газар маань машин замтай бүр голуурсдаг гүүртэй болцсон байна. Морьд хайгаад тэр аваар явтал нилээн хол нэг том ачааны машин эвдэрсэн болтой зогсож байх юм. Очоод үзсэн чинь Хилийн мананд явж байгаа зэрэгүүд байна. Бид хоёр морь алдчихлаа, та харсан уу гэж нэг ахмиг насны ахаас асуутал. Харсааг одоо удахгүй хүрээд ирнэ. Харин та хоёр морьдоо танихгүй бол энд үлдэн шүү гэж байна. Гэтэл Хилийн дээрээс нэг хүн баахан адуу дуугаад гараад ирсэн. Саартал бид хоёрын унж явсан морьдтой яг ижилхэн хулах хөрөн зүсмийн маш олон тооны адуу байна шүү. Бид хоёр жиргэлцсээр арай гэж өөрсдийнхөө морийг таньж барьж явлаа. Тэгсэн нөгөө жолоожих юу гэж хэлснийг би одоо яг тэг сандгүйч ямар ч л байсан одоо эндээс хурд яваа л гэсэн. Тэгсэн гэнэт миний унж явсан морь үргэж намайг зүүд нээсрэлээ. Би босох гэсэн ч хөдөлж чадсангүй. Сонин зүүдвэ гэж хайлтхан бодоод буцаад унтчихдаг юм байна. Тэгсэн чи яг л саяны газраа зүүд дахиад л эхэллээ. Морьд маань бас л байдгүй. Хамт явсан онж явда. Энэ нэг л биш болоод байна. Салж яваад морьтой хай гэлээ. Миний морь голын цаад талд байхыг хараад очиод барьж яваад гүүрээр хөдлөөд гарч байтал гүүр гэнэтхэн нарийсаад миний толгой эргээд явчихдаг юм. Гэнэт гүүрэн дор нэг нялх хүүхэд уйлаад унах юм. Би сэртгэж чад ойр хавьд айл амтан байхгүй байхад юу хүүхэд байдаг юм болоо гэж гайхсан. Тэгээд доош харж болтгүй шүү гэж бодоод урагшаа алхлаа. Гэтэл сүүлдээ бүр ахаа намайг аваад яваач гэж орилсон нь. Бүр аава
Намайг аваад яваач болж хувирсан. Миний ч хамаг хар хөлс цуваад за доошоо л харж болдгүй юм шүү гэж өөрийгөө хурцлсаар мөлхөг шахам гүүрээр гараад явсан. Тэгтэл ард муухай чөтгөрийн мэд чарлсан холоогоор инээгээд эндээ үлдээч гэж орилхон сонсгоцсон. Хэрвээ би тэр үед доошоо харсан бол галзуур цөлөөрөх эсвэл энэ хорвод байхгүй ч болох байсан байж магадгүй гэж хожим нь бодсон дөө. Тэгээд гүүрээр гараад иртэл би хөнгөрөө цаахан болоод явчих. Тэгтэл онжавын маань миний нэг багын найз дагуулчихсан над руу хурж ирж байна. Би гайхаад андаа чи энд юу гэж яваан бэ гэтэл найзын маань би тэр жигтэй загас шиг хайрстай болчихсон байв. Тэр шууд л намайг дагаад эндээс хурдан зүгт. Үгүй бол чи эндээс хизээч явж чадахгүй шүү. Би бол яг эсэлээд явчихна. Чи л хурдан эндээс явж үз гэд намайг хөөдөг юм. Тэгээд л би сэржих. Онжава нэрээр нь чанга дуудтал сэрж байгаа болтоо сонсогдсон. Гэвч би дахиад л босож чадвалгүй буцаад унтчихсан. Зүуд яг нөгөө газар үргэлжилж байх юм. Голын эрэг дээр хоёр морь маань нэг хүний хажуу зогсож байна. Яваад очтол бас нэг багын найз маань махшраад сууж байна. Нүүр ам нь битүүстэй, үүдөө хоёр шүдэн туул анх шиг болчихож. Би сайн уу гэд мэдлэх гэтэл урдаас эндээ сурд явахгүй л хэцүүдэн. Би энд махшраад энэ хавьд байгаа сүн салбингуудыг ин заатуулж байна. Тэд нар энэ шарсан махны үнрээр цугладаг. Харин чи эндээс хурдан зүгт битти эргэж хараарай. Огтхонч болохгүй шүү гэж захиад намайг бордуулж өгсөн дөө. Энэ удаад би сэрэнгүүтээ онжава дуудтал шууд босоод ирсэн. Тэрнийг босохтой зэрэгцээд миний бие чөнгөрөө дагаад дуслаа. Бид хоёр морин домордоод хар хурдаараа давгсаар нэгэн овоогоор давлаа. Тэгээд би эргэж хараад буруу ингэрлүүгээ эдэн үлмэж аманда мэддэг майн мэгзмээ уншсан. Цааш явсаар манааны очих ёстой эцсийн зэг болох баган дээр нар нилээд хөөрсний дараа очсон дөө. Очингуудаа мордоо яд надад байсан нэг илүү аканы сумаар ирсэн зүг рүүгээ буудаатглаа. Онжав хайрын сум гэж байсан ч чанга дуугарч дарийн утаа үнэртгэд би сая л нэг овоос хил аваад сэтгэл амрах шиг болсон. Онжаваасаа чи юм зүүдэлвүү? Намайг дуутахад ягаа сэрчээд босоогүй юм бэ гэж асуусан чи. Гүй сэрэд буцаад унтсан амар нойр өрөөд билээ гэж байлаа. Би зүүдээ ярьж өгтөл нөгөөх маань нилээ айгаад. Гото буцаад яаж явандаа юула гэж үлээ. Заставта буцаж ирээд болсон явдлыг ярихад бүгд маш их гайхсан. Яагаад вэ гэхээр тэр хав уг нь хүн унтаж амардаггүй зэврүү хөөндөлд. Огт амрахгүй явсараа тэнд очиж тамхи татах гэж суугаад яаж унтснаач би хоёр хоёулаа мэдэхгүй байсан юм. Тэрнээс эд өдрийн дараа би бас нэг зүүдэллээ. Манай төрлийнхэн ихэнх нь мал хуйтайгаа хил дэрэрчгсэн бийж зэрэгээс алагдчихсан байх юм. Гэтэл хойд уулын өврөөс нэг сайхан хар морь унсан хөдөлгөө хүрэн морьтой цэх нуруутай жинстэй малгай өмссөн хүн манай хотыг жиглээд ирж явна. Намайг авахар хүн ирж байна гэх айдас төрж би уйлаад байх юм. Ээж маань төрсөн дүү сайн бүү. Харин аав маань төрсөн ах том лам хүн байдаг. Тэр хоёр маань гэрт орж ирээд бүх хүмүүсийг хажуугаарт оруулж цай хоол бэлдүүлээд намайг харин чимээгөө суучваа гэсэн. Тэгээ тэр хоёр энэ хүн бол чамайг авахар ирсэн ирэлгээ хэлж байна. Хоёр ахын чадхаар хамгаалж чамайг авч үлдэхийг хийж гинэ гэж байна. Тэр хүн гэрт орж ирээд баруун хоймор сууж ах нартай мэд мэдэн хоол ундуулсныхаа дараа над руу нэг л тийм гэрэл гэхээгүй тасхар нүдээр хараад чамайг авч явахар ирлээ. Чи болохгүй юмд хөрж болохгүй газараар явсан гэж байх юм. Би бие хөдлөх ямарч чадваргүй болж уйлж чарлсаар л байсан. Хоёр ах маань харин тэр хүнийг арай гэж аргалж буцаалаа. Явахтаа тэр за яг хөө би эргэж ирнэ гэж хэлээд мөрөн дамортод яваад өглөө. Ах нар маань надад засал хийж өгөөд одоо алцахгүй хөө миний дүү. Дараа эрэхт нь миний дүү өөрөө энийг хөөж явуулна гэж хэлэхэд нь би нойрноосоо сэрж хүнжил дэвсгэр хоёр миний хөлсөнд нэвт норсон байж билээ. Энэ хоёр зүүдийг би хоорондоо шууд холбоотой л гэж боддог. Цэргээс алгадаж ирээд хэдэн жилийн дараа би дахиад л зүүдэлсэн. Нөгөө ирэлгийн нэлч яг л өнөөх дүрээрээ намайг авахар ирж байна. Тэр удаа би өөдөөс нь очиж нүдрэн ширдэж байгаад маш тайван өөртөө итгэлтэйгэр
Та энэ удаад ч бас намайг авч явж чадахгүй. Та хүчлэх гэж оролдвол би таныг энд авч үлдэнэ. Харин хөдөлгөөн морь над үлдээгээрэй. Би унаа авалгаж авч үлдээ гэж хэлээд хөдөлгөөн морийг авч үлдсэн. Тэр хүн надад юу ч хэлээгүй. Морин домордоод нар шингэх зүг рүү уус хадалга болсон доо. Тэгээ зүүднээсээ маш сайхан тайван сэрж шин дөрсөн юм шиг л нуруу тэнийжүүлээ. Тэрнээс хойш янз бүрийн хүнч вэ, амтэнч вэ би айхаа болсон. Эхний зүүдэнд орсон хоёр найздаа болсон явдлыг хэлсэн чи найзыг аварсан байна юм гэдэг сонин шүү гэд их л хөөрч байла. Хоёр дахь зүүдэнд орсон бөө нагацтай хэлэхэд өвгөддөө зүү цайгаа баян өргөж чамааг үргэлж харж хандаж байгаа гэж зэгсэн юм. Харин лам авгахдаа энэ талаар огт цухуулгаж байгаагүйч нэг удаа золох гээд очтол миний нүд рүү харсан. Кэх хоёр нүдэнд чинь гал суугаад бүр хүнээ сайн харгу болж. Аав ээжигээ сайн харж хандаарай. Тэгээд бити том толгоолоод байгаарэ гэж зэхэж билээ. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр онцгийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.